Монголчууд эртнээс уул ус байгаль дэлхийгээ хүндэтгэн дахиж дээдлэн ирсэн уламжилтай ард түмэн билээ. Хангайн нурууны ноён оргил богд очирван хайрхныг этүүгэн буюу анхны их газар хэмээн монголчууд эртнээс нааш хайрхнаа сүмбэр уул очирван хайрхан цаста цагаан уул отхон тэнгэр хэмээн хүндэтгэн нэрлж цай эдийнийхэн дээжээ өргөж ирсэн уламжилтай. Энэ өдөр сүсгтэн болон их хайрхан тэнгэрийг тайх ясалд оролцохоор зорин ирж хуран чуулсан байна. Тэнгэрийг тайх төр шашны их хүндэтгэл таглаг тайлгын ёслолд оролцохоор Монгол орныхон 4 зүг 8 зохисоос их хайрхныхан бараа дүрд сүрийн дор морилон чуулсан эрхэм та бүхнийхэн өдшин амгалан чин сэтгэлийн угаас эрен бэнтчилье. Байгаль их дэлхийдээ үргэлж ойрхон байж их дэлхий Монхөх тэнгэрийн таалалдор оршиж дэлхийн дайдад Монгол хэмээх гэгэн алдрыг дуурсгаж явсан ард түмэн. Тэнд учраас Монгол улсын ерөнхийлөгч зарлаган сойрхож төрийн таглагт их хайрхтынхан тэнгэрийг тайх төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Төрийн таглагт их богд очирван отхон тэнгэр хайрхныхан тэнгэрийг тайх төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ удаа энэхүү 5 дахь удаан өргөн дэлгэр зохион байгуулагдаж байгаа юм аа. За, Монгол төмний заяаг даасан очирван бурхан энэхүү гэгэн сайхан дүрийн та бидэнд талдуулж байгаа агсныг та бид харж байна. Цагийн цагт Монгол төмнийг маань ивэж байх болтугай. Өнөөдрийн тахилгад оролцож байгаагаа ганц өөрийн төлөө биш, ганц өнөө маргаашийн төлөө биш. Өөрийн энэ насны ээж аав тэргуутан амьтан бүгдийн сайн сайхны төлөө дэлхийн хүн бүгд амар амгалантай байх, ялангуяа монголчууд маань эрүүл аз жаргалаар дүүрэн байх, улс орон маань улам хөгжин дэлгэрэх тэхийн тулд та бүгдийн гэр бүл ах トゥ эрүүлийн ажил үйлс нөөдрөг байх энэ бүгдийн тухайтад өнөөдөр долоон бурхан тахилга энд оролцъё, үн сүсэлэн залбир дахид өргөё хэмээн өөрсдийн сэтгэлээ зорилгоо номын дагуу чиглүүлэн бэлдэн өөрийн сэтгэлээ засан сонсоорой гэж айлтгая. Төрийн их тахилгын ёслолын өмнөх орой аймгийн хийдийн лам нар этгэл гандан ламжаа, гандан лажаа үржий хутаг буулгах сан тавьж долоон бурхны од тус бүрд зориулсан тахилгын ном хурлаа. Мөн сүсгтэн болон өөр өөрийн төрсөн одонд зориулж зул үргэж ёслол үйлдсэн юм. Ургах нартай уралдан их хайрхны өмнөх овоонд мөргөж зайлбархаар тал талаас цугласан сүсгтэн болон овооны зүв зорж байна. Мянган жилийн түүхтэй уул овооны төрийн тахилга бол их дэлхий элгэн нутгаа хайрлан хамгаалах
үзэл санаа, үүрэг хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаан хамгаалан тамгалж тогтоох өв соёл, өөгтөх, зан заншлаа ирээдүйн хойчуудын өвлүүлэн уламжлуулах, өргөн агуулга өндөр ач холбогдолтой их ёслол юм аа. Отхон тэнгэр хайрхны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед ганжуур, эх хөлгөн судар, 8 дахилхыг тус хайлан залж, лам хуургууд, лам чод, жигжид, очирван, ерти зэрэг номыг хурлаа. Эрхэм хүндэзачдаа төрийн даглагад богд очирваны харихныхан тэнгэрийг тайх төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны хойморд Монгол улсын төрийн тэргүүн, Монгол улсын ерөнхийлөгч Ноён Уханагийн хүрэлцэх төр ёсны өргөн хүндэтгэлийн илэрхийлэл болсон төрийн торгон цэргүүдээр хамгаалуулан ёслол хүндэтгэл төгөлдөр морлон орж ирж байна. Төр маань төвшин, төмөн олон маань амгалан байх болтугай. Монгол төмний ман заяаг даасан очирван бурхан оршсон их богд отхон тэнгэр хайрхны маань савдаг шивдэг тэнгэр тэргүүтнүүд Монголын ард түмний ман залбирал даатгалыг сонсож цагийн цагт та биднийг ивэж байх болтугай. Монгол улсын ерөнхийлөгч Таглах давааны энгэрт байрлуулсан бурхан багшийн зарилгын хурангуй буюу Ганжуурын 108 ботоос адис авч хүндэтгэл юуган илэрхийлж байна. Төрийн таглагт богд очирван отхон тэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны хойморт Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын илэрхийлэл болсон төрийн алтан соён бүтэд албаа бүх зэргийн их хар сүлдний өрнийн элчис сүлд Завхан аймгийн туг Чингис хааны шүтэн хөрөг төрийн 7 эрдэн тэргүүтнийг залан оруулж ирэх ёслолын ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Монгол улсын төрийн алтан соён бүтэд албааг Зэвсэг төчнөд 32 дугаар ангийн хүндэт харуулын дарга ротын захирагч Ахмад Баярбаатарын энх манлай бүх зэргийн их хар сүлдний өрнийн элчис сүлдийг Зэвсэг төчний жанжин штабын бодлого стратегийн төлөвлөлтийн газрын стратегийн төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн дэд хуранда сэрэн доржин ринчин хүндэтгэл төгөлдөр залан явж байна. Бүх зэргийн их хар сүлдний хүндэтгэлийн маршийг Зэвсэг төчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрлах хөгжим үлгэр жишээ үлээвэр найрлах хөгжмийн албаны даргын орлогч уран сайхны удирдагч хошуучид Сэрэнгийн Бэндэр ягийн удирдлагаар хүндэтгэл төгөлдөр эгшиглүүлж байна. Монгол төрийн хүндэт харуулын торгон цэргүүд Монгол улсын төр төвшин оршихуй ард иргэдийн амгалан амьдрах хүн бэлэгдэл болсон төрийн 7 эрднийг ёслол хүндэтгэл төгөлдөр залан оруулж ирж хайрхны Таглах давааны хойморт хүндэтгэлтэйгээр залан баяршуулж байна. Төрийн таглагт богд очирван отхон тэнгэр хайрхан маань Монгол төмний ман заяаг дааж төр маань төвшин төмөн олон маань амгалан байх болтугай. Хорой! 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 Монгол төмний ман заяаг даасан богд очирван отхон тэнгэр хайрхан маань та бидний сүслэл залбирал даатгалыг сонсож 10 бидэн өршөөж 10 цагаан буйнан хайрлах болтугай. Өвөр бидэн өмгөөлж өргөн цагаан буйнан хайрлах болтугай. Хорой! Хорой! За энэ удаагийн тахилга бол өмнөх тахилгуудтай харьцуулахад за Монголын одоо бас төрийн тахилгатай
уулнуудын тахилгуудтай харьцуулахад одоо бас өрмөц боллоо гэж хэлэх ёстой. За энэ удаагийн тахилгад бол бас Монгол улсын 2 ерөнхийлөгч оролцлоо. Монголын хамгийн олон утга хувилгаадууд бас оролцлоо. Улсын хур засгийн газрын 20 гаруй гишүүд одоо бас ирж оролцлоо. За энэ удаагийн тахилгад хамгийн гол нь өөрөөр дүн байгаагүй олон мянган хүн одоо сүсгтнүүд ирж оролцлоо. За энэ бол Отхон тэнгэр хайрхныг сэтгэлдээ бодож шүтэж биширч явдаг одоо бас хүмүүсийн сэтгэлийн илэрхийллээ гэж бас бодож байна. Монголчууд бидний мянган жилийн түүхтэй уул авааны төрийн тахилга бол их дэлхий элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа үүрэг хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож өв соёл, үүх түүх, зан заншил, ёс жаягаа ирээдүйн хойштоо өвлүүлэн уламжлуулах, өргөн агуулга өндөр ач холбогдолтой төрийн их ёслол юм а. Баяр Монголыг дархлан тэтгэж очиргаан шүтээнд Отхон тэнгэр хайрхны төрийн тахилгыг инхүү 8 дахь удаага ёслол төгөлдөр гүйцэтгэж байна. Богд Отхон тэнгэр хайрхны очиргаан шүтээн танд баялаг мянган сүмбэр уул, хөх энгэр, баян зүрх, цэцэрлэг, бадар хундрах, баян булаг, багтал цагаан, хөх, хар нуур тэргүүтний шүтээний хамтаар ахуй төрийг минь хүчирхжүүлэн, ард олныг минь инхжүүлэн, ээлийн дэдэ хүртээж, эвээлийн ихэ хайрлаж байхыг сүсэглэн даатгаж байна. Өвөг дээдсийн ерөөл даатгалтай, өргөн төмний сүсэг бишрэлтэй, асар ялгуулсан хүчний эзэн очиргаан шүтээн та 4 зүг, 8 зохис, 3 цагийн хэлгээнд ард олон Монгол төмний минь заяа буян гэвэж, цог хэмэрийг бадрааж, сүр хүчийг тэтгэж байх болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодрох болтугай. Хүрээ! 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 Их хайрхны тэнгэрийг таях төрийн ёслол зориулан туйлч соёлын гаяас зүтгэлтэн баатарч морин хуурч зоргоо нар хангай махтал хайлсан. Богд очиргаан Отхон тэнгэр хайрхны тэнгэр тандсан Монгол улсын ерөнхийлөгчийн айлтгалыг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга үйлс төгөлдөр дуудаж санардуулнаа. Отхон тэнгэр уулын шүтээн очрыг баригч цогт нуурын эзэн орондыг сахигч асар ялгуулсан хүчний эрх баялагт нууцын эзэн ахуй бүү ихнийг эрхшээгч их хүчтэн нөхөд сэлтмнэ. Эдийн дээдээс орчлон эдэний дээжээ тавглан аршаан сэржмээ өргөн арц хүчсээ уугуулан ариун номын сангаа хөгжөөн хүндлэл бишрлийн эрхмийг барин айлтгая. Бадрангуй Үлзий хотгийн аймгийн нөхөд сэлт бүгдээр энэ орноо залран ирж тансаг эд элдэв сангийн чуулгадыг таалан сойрхно. Өндөр төрийн айлтгал өргөн төмнийхээ игээрлийг сойрхон сонсож эвсэн зохилдохгүй шалтгаан нөхцөлийг түргэнэ бүтээх ажаамуу. Их Монголын төрийг хүчирхэгжүүлж элгэн олон монголчуудаа инхлүүлж хямрал тэмцлийг даран хатуу ширүүнийг эрүүлэн агуу дээдийн амар амгаланг алгасалгүй цаг ямагт үүтгэн сойрхно. Альва эд идэ төгс эдлийг идэр зуны далай мэт арвжуулж асар тодорхой бүтээл төрөвла игнэгт дэлгэрүүлэн ган зуд гамшиг осол хүн малын өвчин халуун хүйтний харшлах шалтгаан бүхнийг хүч өвдөст очроороо таслан сойрхно. Хотол сайны цог учрлыг бүрдүүлж хишиг өглөгийг жигдрүүлж хүү санг арвжуулж эрхэм олон монголчуудаа эрдэм чадал эд таваараар дүүргэн их дэлхий эдүүгэн газраа амгалан жаргалантай учруулж хайрлно. Оройн дээд богд очирван Отхон тэнгэр хайрхан минь ээ. Их Монгол орноо үеийн үе үрийн үрд хүчирхэгжүүлэн мандуулж
өнөд оршоох болтугай. Хүрээ! 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 Монгол улсын ерөнхийлөгч Уханагийн хөрөлсөх хайрхны тэнгэрд хандсан айлтгалын цаасан дээр бичсэн ховийг ерөнхийлөгчийн хамгын газрын дарга үйлс төгөлдөрт торг, арц, хүж, үнэртэн тэргүүтний дээжийг төрийн ёслолын газрын дарга од мөнхөд гардуулан өгч гал мандлын бурхнаар дамжуулан хайрхны тэнгэрт хүргэх ёсыг үлдэх гэж байна. Дээдийн шүтэн очир байна хайрхан минь болгоо. Дэлгэр Монголын минь заяаг дэвжээж хайрл. Дээд сэгсийн минь шавданг баттгаж хайрл. Дээр дорын ялгаагүй энэрч хайрлаа. Хүрээ! 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 Тагилгын эдэний дээжээр хайрхныхан тэнгэрийг дайлах эрхэм гэгийн ясаллыг үйлдэж байна. Төрийн тагилгад их богд очир байна отхон тэнгэр хайрхан маань Монгол зан олныг маань цагийн цагт ивэж явах болтугай. 3,000 ертөнцийн газрын эцдэг ариулъя ялангуяа энэ орон зүгийн орны тэн газрын эзэн бүгдийг ариулъя таван ихээ рахолхийг дуртан наста таван дөө шашны тэтгэж од гарэж Богд очир байна отхон тэнгэр хайрхны маань тэнгэр савдаг шивдэг нөхөд сэлт тэргүүтнүүд Монгол улсын ерөнхийлөгчийн маань Монголынхон нийт ард түмний хөсөл заргийг шившсэн энэхүү дуут сумаар дамжуулан залбирал даатгалыг маань хүлээн авч Монголын ард түмнийг ивэлдэм багтаах болтугай. Гарахдан гал улаан болтугай. Хөрхтэн хөрөн улаан болтугай. Хүрээ! 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 Алтан торт хурдан сайхан буян бол Завхан аймгийн Улаастаа сумын харьяат малчин Шууран Батэрдны унган адуу хурдан цагаан бар азаргыныхын төл ийм азарга юм байна. Төрийн тагилгад богд очир байна хайрхны маань тэнгэр савдаг шивдэг нөхөд сэлт тэргүүтний унлаг болж яг өнөөдрөөс хойш шашир дэлэнд нь салхинаас өөр юу ч хүрэхгүйгээр онголон дархлаж байгаа тэнгэрийн унаа хайрхныхан зүг хатарч байгааг та бид харж байна. Цаста цагаан этүүгэн уул оройн чимэг отхон тэнгэр хайрхан хүннүү гүрний үеэс дахиж ирсэн Монгол түмний шүтэн билээ. Өгнөртний тахилагт отхон тэнгэр уулын цадиг түүх бол их баяглаа хамгаалах төрийн бодлого, хууль цаас хийгээд төр шашны ёслол, баяглаан шүтэн дээдэлдэг ардын ухаан, уламжлалт соёл, зам заншлын цогц илэрхийлэл гэлтэй. Төрийн тахилагт их богд отхон тэнгэр очир вааны хайрхан маань Монгол түмний маань заяа буйныг цагийн цагт дааж төр маань төвшин төмөн олон маань үеийн үед амар амгалан жаргах болтугай.